Улаанбаатар хотын цагдаагийн газараас санаачлан зохион байгуулж буй аянаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг бодитоогоор тодорхойлж, урьдчилан сэргийлэх олон талт ажлыг зохион байгуулахын зэрэгцээ иргэд олон нийтийн донд байдаг гэр бүлийн маргааны талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллах юм байна. За манай энэ аяны хүрээнд бол нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг төр захиргааны болон төрийн бас байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэд аж ахуйн нэгж байгууллага ийм олон үндэсний үйлдвэрлэгч компаниуд зэрэг 30-аад байгууллагууд манай аянд эхэлж нэгдээд энэхүү аяныхаа нээлтийг өнөөдөр бид хийж байна. За аяны маань гол зорилго бол ерөөсөө гэр бүлдэх гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх зорилготой цаад энэ гэр бүлдэх халуун дулаан уур амьсгалыг бий болгох. За гэр бүлдээ хүчирхийлүүлдэг хүчирхийлэгч нарт нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон талт ажлуудыг төлөвлөн энэ аянаараа хэрэгжүүлэх байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хамгийн ихээр бүртгэгдсэн 33 хороог сонгон авч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх сургалтанд хамруулах юм байна. За үүнээс гадна гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрх ашиг нь хохирсон иргэдийг хамтарсан багийн хяналтанд авч эрх зүйн тусалцаа үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр олон талт ажил арга хэмжээг зохион байгуулна гэж мэдгдсэн юм а.